Монгол Улсын ерөнхийлөгч Чухнагийн хөрөлсөх бүгд найрамдах Австри улсын ерөнхийлөгч Александр Ван дер Белленаар төрийн ордонд албан ёсны хэлцээлээ. Төрийн дэргүүнээр ардчлал, хүний эрх, хууль дээдлэх зарчим зэрэг нийтлэг үнд зүйлс суурилсан уламжлалт найрсаг харилцааны ололт амжилтыг баттгаж, харилцаа хамтын ажиллагаа улс төр эдийн засаг худалдааг хөрөнгө оруулалт, боловсрол соёл шинжилгээ ухаан, нийгмийн хамгаалалт зэрэг салбарт өргөжөж байгаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Талууд Монгол улсын алсын хараа 20-т урт хугацааны хөгжлийн бодлогын зорилтууд, хүнсний хангамжийн аюулгүй байдал, тэрбумод үндэсний хөдөлгөөн, илгээлт 2100 тэтгэлэгт хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцлаа. Дэд үтц нийгэм хүний хөгжүүлээ эрүүл мэндэ уус хог хаягдлах хөдөө аж ахуй зэрэг салбарт хэрэгжүүлэх төслүүдийг дэмжсэн санхүүгийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр боллоо. Австри улсын ойн засаглал уур амьсгалд эсвэртэй ой мод тарих, ой менежментийн туршлага тулгуурласан усны нөөцийг хамгаалах, ойн хомсдол, цөлжилттэй тэмцэх зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо. Мөн уулуурхай ашигт малтмал боловсруулалт, эрчим хүч захим шилжилт зэрэг чиглэлээр хамтарсан судалгаа хийх, хамтын ажиллагааг эрчимжүүлэхээ нотоллоо. Аялал жуулчлалын бүс нутаг бүтээгдэхүүн үйлчилгээ уулын болон өвлийн аялал жуулчлал хөгжүүлэх боловсрол сургалт зохион байгуулж дуршлах солилцохоор болсон юм а. Шинжлэх ухааны судалгааны салбарын хамтын ажиллагааг бэхжүүлж Монгол улсын илгээлт 2100 тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Монгол оюутнуудыг Австри улсад дээд боловсрол эзэмшүүлэх хоёр улсын шинжлэх ухааны академи хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо. Олон улс бүс нутгийн төвчөнд хоёр талаас төвшүүлсэн сан санаачлагуудыг хамтран хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, биологийн олон янз байдлын алдагдaltaй тэмцэх зэрэг дэлхийн нийт тулгамдж байгаа сорилтуудыг шийдвэрлэхэд чиглэсэн олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармаалтанд хамтын хувь нэмрээ оруулахаа тохиролцлоо.